Орчин үеийн Монголын түүхэнд өчгөн үл олдох хэдэн тэрбум төгрөгийн хохирол агуулсан олон дуулын тэргүүд цөөнгөө болж байсан. Тэгвэл энэ удаа бид Монгол улсын түүхэнд болж байсан 5 цуутай ловрын эргүүдийг та бүхэнд ярьж хөр бэлтгээд байна. Ер нь бол хүн болгон сонсох хэрэгтэй. Маш их сургамжтай эргүүд байгаа учраас та хэд маань бичлэгээ дуустал нь үзээрэй. 1. Хадгаламж зээлийн оршооны хэрэг. 2005-2006 оны хооронд Монгол улсад санхүүгийн салбарт томоохон гэмт хэрэг гарч 26 хадгаламж зээлийн хоршоо дампуурснаар 10,000 гаруй иргэн хохирсон билээ. Тухайн цаг үед иргэд олноор өөрсдийн өрнгийг хадгаламж зээлийн хоршоо ямиг санхүүгийн байгууллагуудад оруулан хадгалуулсан байсан ч хожимо олноороо мөнгө авч чадлаггүй лойрдуулсан байна. Мөн дээрээс нь тухайн үед хадгаламж зээлийн хоршооноос иргэдийн хадгаламжийн мөнгөн дээр суурилсан өндөр тоон дүнтэй зээлүүдийг авч байсан ч хожимо зээлийн эргэн төлөлгүй алга болцоож. Ийхүү уг хэрэгтэй холбогдуулж хохирогчдын эрх ашигыг хамгаалах зорилгоор улсын хурлаас нэг удаагийн хууль гаргаж 67 тэрбум төгрөгийн хохирлоос 33 тэрбумыг төсвөөс гаргаж барагдуулахар шийдвэрлсэн байдаг. Гэвч энэхүү шийдвэр нь хөрсөн дээрээ бүрэн хэрэгжээг байжээ. Дээрээс нь энэ хуулийн уршихаар хэрэг толботой олон хүмүүс тухайн цаг үедээ хэрэгээ хүлээл ялж завшин зүхтаах боломжийг олж авсан байна. Мөн уг хэрэгтэй холбоотой бас нэг дүүлэнт мэдээ гарч байсан хэрэг талгаж эхлэх үед битүүмжилсэн хөрөнгүүд нь очир битүүлгээр алга болсон явдал юм. Жишээлбэл уг хэрэгээс үүдэлтэй битүүмжлэгдсэн байсан баян өндөр сан хадгаламж зээлийн хоршооны 40 тонны контейнертэй 2 тэрбум төгрөгийн машины сэлбэг, за мөн Лиснер төвийн 30-аас сая төгрөгийн техник хэрэгсэл, гэр хорооллын барилгаж хадгаламж зээлийн хоршооны 9 гаруй автомашин зэрэг хөрөнгүүд нь битүүмжилттэй байх үедээ ор сургаггүй алга болж байж. Тухайн үеийн төрийн ба хууль ёсны байгууллагуудын нэг нэр бүхий албан тушаалтнууд холбогдож байсан бөгөөд одоо хүртэл уг ловрын эзэн холбогчдод нь илрээгүй байдаг. Энэхүү үйл явдал нь шилжилтийн эдийн засгийн улсын санхүүгийн зохицуулалтын сул тал, хяналтын механизмын доолдол, улс төр бизнесийн бүлэглүүдийн ашиг сонирхлын томоохон жишээ болж үлдсэн билээ. Уг хэргийн нийт хохирлын хэмжээг 67 тэрбум төгрөг гэж үтсэн бөгөөд үүнд 1610 хувьцаа эзэмшигч, 8301 хадгаламж эзэмшигч хамрагдсан байна. Эдгээр иргэдийн ихэнх нь амьдралынхаа хоримтлалыг итгэл хүлээлгэж хадгалуулсан энгийн иргэд байсан асуудлыг улам хүндрүүлж байж. Энэхүү ловрын хохирогчд нь хэдийгээр тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгчөөс эхлээд бүх шатны хуулийн байгууллагад 938 албан бичиг илгээж, төрийн ордон, хууль зүйн дотоод хэргийн яамны үүдэнд олон удаа жагсаал зохион байгуулсан боловч харамсалтай нь дөрвтэй үр дүнд хүрч чадаагүй. 2. Дампуурсан банкны лойр. 1990 оны Монгол улсын банкны салбарт тохиосон түүхэн дампуурлууд нь улс төр эдийн засгийн шилжилтийн бэрхшээлийг тод харуулсан үйл явдлууд болон үлджээ. Энэ үеийн банкны асуудлууд нь зөвхөн санхүүгийн бус, харин улс төрчдөд холбоотой байсныг мэдэх нь өнөөгийн санхүүгийн салбарын хувьд чухал сургамжлээ. 1990 оны ихээр Монголд банкны салбар хөгжиж эхэлсэн боловч 1994 оноос банкуудын төлбөрийн чадвар эрс муудаж дампуурлын давлгаа ихсэн байна. Энэхүү хугацаа буюу банкны салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн анхны 5 жилийн дотор ард, даатгал, сэлэнг, Монгол оршоо, Сэргээн босголтын банк, хотш зэрэг 10 орчим банк хаалга авирж тухайн үед банкнд мөнгөө байршуулсан иргэдийг хохирож байжээ. Тухайлбал 1995 он засгийн газар дампуурсан 4 банкыг ард банкнд нэгтгэсэн боловч их хэмжээний найдваргүй зээлийг өөр дээрээ овоолсон ард банк удаан тисэж чадаагүй ба сонирхолтой байна. Ард банкыг зориуд дампууруулсан бөгөөд дампууруулсан хүмүүс тус бүрэн 50 сая төгрөг хувааж авсан гэх ам яриач байдаг. Өөр нэгэн жишээ бол төрийн өмчт Сэргээн босголтын банк хэдхэн жилийн дотор дампуурж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг бөгөөд богино хугацаанд чанаргүй зээл ихээр гаргаснаас иргэдийг хохироосон байна. Хэдийгээр тухайн Сэргээн босголт банкны зээл олохыг хоригдсан байсан ч тэрийг үл тоож цаашид 9 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг олгож байж. Үүнээс үүдэж Сэргээн босголтын банкны захирал 10 жилийн ял авсан ч хэдхэн жил хоригдсон бол зээлдэгчд бол нөлөөсөн улс төрчид шийтгэл авалгүй өнгөрсөн байна. Тэгвэл энэ бүхнээс хамгийн дүүлэнтэй нь Хотш банкны хэрэг үлээ. Хотш банк нь Германы нэгэн банкнаас 5 сая $5 аваад алга болгосон асуудлаас үүдэж дампуурлаа зарласан байна. Тухайн үед Хотш банкны мөнгө зээлсэн Германы банк эргэн хохирлоо Монголын төрөөс нэхэд анх Монголын талаас хариуцахгүй гэсэн байр суурьтай байсан ч эцэст нь зээлийн 50% төлсөн байдаг. Гэвч энэ мөнгө нь Хотш банкнаас гараагүй, харин улсын валютын сангийн нөхцөөс гарсан байдаг гэжээ. Мөн эцсийн дүндээ Германы банкнаас авсан мөнгийг дархны нэгэн компани шарын голын уурхай зэрэг газрууд зээлсэн боловч тухайн баримтыг уг газрууд няцааж байж. 1990 оны банкны дампуурлууд нь зөвхөн банк санхүүгийн асуудал бус, улс төр, авилга, шудраг ус байд ба 90 оны хөл толгойн олдохооргүй ороо босгоо цагийн тод дийлэрэл байсан юм. Хэдийгээр өнөөдрийн байдлаар манай банк санхүүгийн салбар илүү төлөвшсөн ч 30 жилийн өмнөх алдаа догдлоос бүрэн салж чадаагүй хэвээр иймд санхүүгийн зохицуулах байгууллагууд банкуудыг хянах эрсдлийг бууруулах талаар илүү идэвхтэй ажиллаж улс төрийн нөлөөллөөс ангид байх тогтолцоог бий болгох шаардлагатай байлээ. Хэрэг бид иргэн банкны дампуурлын түүхийг сөхөн харвал түүхээ мэдгүй хүн түүхээ давтаг гэсэн зүрүү тэр үнэн гэдгийг дахиныг сануулж байгаа хэрэг биш гэж үү? 3. G-Time сүлжээний лойр. Сүүлийн үед Монгол улсад сүлжээний бизнес нэрийн дор олон иргэдийг лойрсон тохиолдлууд маш ихээр гарч байгаа байлээ. Тэгвэл тэдгээрийн дотроос хамгийн том тооцогдох G-Time баны лойрын схем олон мянган иргэдийг хохирож нийгмийн анхаарлын төвд орж байсан цаг саяхан. G-Time нь Казахстан улсын G-Time корпорацийн Монгол дахь салбар гэх тодтолтой G-Time Corporation HK нэртэйгээр үйл ажиллагаа явуулж исэн бөгөөд тус компани нэгэнтээ гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах оюуны өмч үйл ажиллагаа явуулахаар оюуны өмч болон улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг. Гэвч бодит байдлаар G-Time нь уг үйл ажиллагаанаас тэс хөндлөн зүйлсийг хийж байсан дараа нь тогтоогжээ. G-Time нь Монгол улсад байгуулагдсанаас хойш бараа худалдаалахгүйгээр багаар ажиллах, доор олон гишүүн эсвэлэх тусам өндөр амжилтанд хүрнэ гэх амлалт өгөх. Автомашины хөтөлбөр нэрээр иргэдийг $1000 төлөөгөөр шатлан эсвэж 7 хүний мөнгийг цуглуулан түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь орхих зэрэг манай улсад хуулиар хоригдсон олон шат маркетинг
буюу пирамид тогтооны замаар хуурам эхлэж ашиг онжоо олох үйл ажиллагаа явуулж исэн байна. Ийхүү уг үйл ажиллагааны явагцаар эцэст 2017 оны 2 дугаар сарын 12-нд тус үлжээний удирдлууд Луврын агаар бас 8 тэрбум гаруй төгрөгийг дансандаа байвшуулан Монгол улсын хилээр гарах гэж байгаад саатуулагдсан баригдсан байна. Цаашлаад уг хэрэг дээр санхүүгийн зохицуулах хороо болон шудраг өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулсны дараагаар хууль зөрчсөнгөх үндслийг гаргаж түүний дараагаар G-Times сүлжээний мөрдлөгийн ажлыг хийсэн ажээ. G-Times сүлжээний Луврээс үүдээд 11,000 орчим иргэн нийт 25 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд тус сүлжээний захирлууд хожмоо Монгол улсын нутаг дэвсгэр дээрх мөнгө угаасан хэрэгээр эрүүгийн ял үүсэн шалгагдав. 4. Бэлтгэс мөрөнгийн хэрэг. Бэлтгэс мөрөнгийн хэрэг бол иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 10-аас 100% өндөр хүүгийн амлалт өгч 13,000 гаруй иргэнээс нийтдээ 213 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн томоохон залилангийн хэрэг үлээ. Тус компани 2021 оны 4 сараас 2022 оны 5 сарын хооронд Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж 2595 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол очруулсан байна. Компани тэтгэврийн насны хөгжлийн бэрхшээлтэй бол амжиргааны төвшөнд дагуу иргэдэд туслах нэрийдлэр хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулж олон шатлалт маркетинг пирамид тогтолцооны Луврын агаар үйл ажиллагаа явуулж уг Луврын эрэгт голчлон тэтгэврийн зээлээ аван мөнгө оруулсан ахмадууд, малчны зээл авсан малчид, цалингийн зээл авсан төрийн албан агчид ба орон сууц, хашаа байшингаа зарсан иргэд ба хүүхдийн хадгаламж, ноолуурын орлогоо оруулсан иргэд өртөж асар их хэмжээний мөнгөө алдаж. Хохирчны мэдээлснээр зарим иргэд бүхэл бүтэн ах дүүсээрээ нийлээд 300-аас 500 саяар хохирсон бөгөөд зарим нь хүнд сэтгэлийн шаналл болон даралт ихсэх зэрэг эрүүл мэндийн асуудал хүргэсэн тохиолдол гарчээ. Ийхүү уг хэргийн мөрдөн байцаалт нь 2022 оноос хойш үргэлжлсээр өнгөрч Бэлтгэс мөрөн компанийн захирлуудад 12 жил хүртэлх ялыг оноо. Энэхүү хэргийн нийтдээ 2500 гаруй иргэн түүний цаана буй хамаарал өхөө 25,000 хүний эрх ашигт хамаатай томоохон залилангийн эрг бөгөөд та бүхэн мэн ч гэсэн амар хэлбэр аргаар мөнгө олох хүслээс болж иймэрхүү залиланд аль болох өртөхгүй байхыг хичээгээрэй. Амжилтлан гоё. 5. Trafigura компани Лувр. Дэлхийн томоохон түүх эдийн арилжааны компаниудын нэг бол Trafigura Group юм а. Уг компани Монголд үйл ажиллагаанд Луврын шинжтэй үйлдэлүүдийн улмаас 1.1 тэрбум $, алдагдал хүлээсэн тухай мэдээлэл дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон цочрол үүсгээд байна. Тус компани шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ричард Холтмумын мэдгдснээр энэхүү Луврын 5 жилийн турш үргэлжилсэн бөгөөд 2023 оны сүүлчээр илрүүлсэн ажээ. Trafigura компани 2023 оны эцээр Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнестэй санхүүгийн тайлангийн ноцтой зөрчил байгааг илрүүлж, уг зөрчлөөс үүдээ дотоод хяналт шалгалтыг явуулахад Монгол дахь зарим ажилтнууд нь төлсөн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд баримт бичвүүдийг засварлаж, хугацаа хэтэрсэн авалгын мэдээллийг санаатаагаар нуун дарагдуулж байсан нь тогтоогдсон байна. Энэхүү Луврын гол эрхтнэр Монгол дахь Trafigura-гийн салбар компанийн захирал нэрлэгдэж байгаа бөгөөд өөрийн ашиг сонирхлын холбоотой компаниудаа удаа дараа өндөр дүнтэй мөнгүүдийг зээлүүлж байж. Монгол дахь энэхүү Луврын иргэн Trafigura-гийн нэр хүндэд дахин томоохон цохилт болж байгаа бөгөөд энэ нь тус компани Америк нэгдсэн улсад авилгын эргүүдээ хүлээн зөвшөөрсний дараахан болсон юм. Санхүүгийн шинжээчдийн үзэж байгаагаар алдагдал хэдий томоохон боловч компани зах зээлд эзлэх чадварт ноцтой нөлөөлөхгүй байх магадлал өндөр байгаа ажээ. Ингээд та бүхэнд дахин сануулъя. Аливаа хэлбэр аргаар мөнгө олох зүйлс бол бүгд асуудалтай байдаг учраас та бүхэн сайн нягтлж санхүүгийн эрсдлээ тооцоолохыг уриалж байна. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд хүргэх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван туулах сэтгэл зүйн ур чадвар, бүгд цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.